Хэрэгтэй хэрэггүй мяранга нүрэ бодцгаая. Тэгээ нүрэ чигшүүлээд намын засаад өрөхөд праймер өрөх. Яа. 100 ерөөсө болохгүй юм тий. Яг үннийг хэлэхэд бол хүүтэн байсаар аваад таарч юм дөө. Тэгээ яаж ч хүүтэн байх ч модны хөнгөө тэгэлчих ямар хэзээ юм бэ? Оны 5-ын тухай ярэ гэж утсан хүмүүс надаас аюух нөгөө 5 яадаг вэ, идэг вэ, ингэж яадаг вэ гэж асуудаг байхгүй. Тэгээ 5-аас юм захиаллаагээ заавал одоо тэрэнд хувь юмч байх ч юм уу те. Бүр нэг юм яадаг болчихсон бараг гэсэн үг биш. 5 ч зүгээр л аппликейшн. Одоо Shopee зэг юмтай адилхан гэсэн үг байхгүй. Shopee дээр ч одоо ингээл бүх юм зардаг шүү дээ. Одоо гутал хувцас те ингээл нүүрний бодогч гэдэг юм уу галт огооны хэрэгсэл тасалбар гэдэг яг тэрэндээ адилхан л үг. Тобо дээр дэлхийн алдартай брэндүүд өөр өөрсдийнхөө дэлгүүрийг дэлгүүрийнх нь хаягууд нь бас байдаг. Одоо жишээ нь Тобоос Chanel Gucci захиалж болно заяа. Одоо Тобоос Zara хийчин дэмжиж гэдэг юм. Origin Nike одоо Choice Gate Alta ч гэдэг юм. Бүгдээрээ Тобо дээр өөрийн гэсэн ийм дэлгүүрүүдтэй байхгүй. Тэгээ Тобоч зүгээр л аппликейшн л гэсэн үг. Тэгээ яг юу худалдаж авах, ямар өнөртгөөр авах, ямар дэлгүүрээс авах нь бол хувь үнээр сонголт гэсэн үг. Тэгэхээр Тобоос ингэ захиалж байгаа бүх бараа хуваар очиж байд юм уу тий. Copy map гэсэн үг бол ерөөсөө биш. Тэгээ ориг бараа ч гэсэн захиалах бүрэн боломжтой байгаа дэлгүүрүүд нь байгаа ч. Тэгээд Тобо дээр байлаа гэд хямдхан байна гэсэн үг бол бас биш. Одоо жишээ нь ийм нөгөө нэг гадаадын брэндүүд бол Тобо дээр үнэтэй байдаг. Ер нь үнэтэй байдаг шүү. Одоо жишээ нь Rihanna-гийн Fenty ч үт юм уу тий. Эсвэл Dior-ийн бүтээгдэхүүнүүд ч үт юм уу. Ер нь нөгөө хятадд үйлдвэрлэдэггүй гэдэг утгаараа гадаадаас оруулж ирдэг гэдэг утгаараа зарим нэг брэндүүд бол бүр Монгол зарж байгаас илүү үнэтэй байдаг. Жишээлбэл би хятадын Sephora-гоос заяа. Тэр уусаа Tax Max нөгөө татан батар нэмэгдээд амар үнэтэй байсан баха. Би хятадын Sephora-гоос Fenty Beauty-гийн уруул өмчлөгч аваад тэгээд нэг Монгол мөнгөөр нэг 120-д мянга боллоо. Бараг 150 мянга болсон санагдаж байна. Тэгсэн чинь Монголд Fenty Beauty-гийн яг тэр уруул өмчлөгчийг Enjoy Beauty ч үлээ 95 мянгаар оруулж ирж ирсэн. За би тэгээд oh my god. За яах вэ? Ер нь тиймэрхүү байдаг. Тэгээ заавал нөгөө нэг Тобо дээр байгаа учраас Тобо дээр дэлгүүртэй учраас ч гэдэм үү хямдхан байх хэрэгтэй гэсэн тийм дүрэн бол ерөөсөө байхгүй. Харин хятадтай үйлдвэрлэж байгаа баарнуудын хувьд мэдээж Монгол зарж байгаагаас л 2-3 дахин хямдхан байна. Монголчуудад тэгэхээр resale буюу дахин зарж байгаа гэсэн үг шүү. Тобо захиалаад тэгээд дахиад зарж байгаа гэдэг утгаараа. Хүмүүс намайг нөгөө нэг чи захиалга хийдэг үү, захиалга хийж өгөх үү, мөнгө шилжүүлээд бараа захиалж өгөх гэдэг вирусыг захиалга хийж өгдөггүй би зүгээр өөртөө л юм захиалдаг. За нэг гэрийнхэндээ захиалчаад. Тэгээд одоо тэгээд нөгөө нэг хэрхэн Тобод бүртгүүлэх, хэрхэн Монгол руу авчруулах карго маргогод YouTube дээр бүр монголоор аваад бэлнэр байгаа та бүхэн маань өөрсдөө харж агаад яг тэр шатаараа л нэг дуурайгаад тэгээд Тоботой олчих боломжтой. Хүмүүсийн мэддэггүй Тобо дээр зардаг юмнууд гэвэл одоо програм байна. Гэтэ одоо баг байха болсон билээ. Миний бодлоор баг баригдаад байсан баха. Тэр нь юу гэхээр одоо нөгөө нэг Apple Music-ийн 3 сар ирэх ч юм уу, Spotify-ийн ирэх, Netflix-ийн ирэх мөрх амар хямдхан зардаг байсан. За би гооч Netflix-ийн ирэхийг 7000-аар Тобоос хөдөлж авдаг байлоо. Гэтэ мэдээж нөгөө нэг хямдхан авч байгаа учраас байн гарчин тэр нэг хэцүү. Тэгээ одоо өөрөө төлж байгаа уу. Тэгээд одоо би хайгаад болохгүй байгаа байхгүй. Жохон сайн ажиллах юм шиг л бүрхүүр мөнгө ашиглаж гэж. Тэгээ хуучин нэрээ Netflix-ээр тэгж 7000-аар авдаг байж билээ. Өстө гоё шүү. Одоо харин байхгүй л хэлцэл. Тэгээд бас нэрээ орчин үед одоо ингээл химэл аюухан айгуу сайн хөгжчлээ тэ ChatGPT байна. Хятадын өөрсдийнх нь DeepSeek гэдэг аппликейшн ч байна. Тэгээ ингээд заавал одоо ингээд бусдаас яадаг вэ гэж асууж чахаар ингээд эхлээд химэл аюуханаас асууж үзээрэй. Тэр ид чи яг нөгөө програм дээр суурьсан учраас зөв дарааллыг нь хэлж өгнө гэсэн үг байхгүй юу? Хүнээс илүү. Тэгээ би хүмүүс нөгөө нэг би захиалга хийж өгөхгүй. Гэхдээ би уцаа чи ингээд нөгөө карго марготой холбоод те яаж захиалга хийж ингээд заагаад өгөө айгүй амархан 5 минут л болно гэхээр үгүй миний картнаас ингээд мөнгө гараа авчих яах юм гэдэг хүмүүсээс. За ерөнхийдөө таны утсыг танаас өөр хин нэгэн оролддоггүй, танаас өөр те нөгөө нэг хүн оролдоод захиалга хийхгүй л таны картнаас ерөөсөө мөнгө гарахгүй байгаа. Тобоч амар том аппликейшн бурхан минь 1 тэрбум хүнд зориулсан аппликейшн тэгж скам хийхгүй байхгүй яг үнэ хэлэхэд бол. Тийм учраас ер нь ойлгоход айгүй амархан хэлгүй байсан ч гэсэн ойлгочихоо. Тэгээ хамгийн гоё юм нь Тобоч сая ингээд англи хэлтэй болчихлоо шүү дээ. Англи хэл дээр тохируулж байгаа ч гэсэн авах бас боломжтой. Тэг хүмүүс нөгөө нэг мэдхгүй Тобо юм премиум дээр очиж дарчдаг байхгүй бас. Юу яг бодож дарсан I don't know за тэрийг мэдэхгүй байна. Тэгээд Тобоын премиум дээр дарахаар премиум ч бас ингээд сар болгоход хэдий юан татдаг байхгүй. Тэгээд премиум дээр санаандгүй дараад тэгээд картнаас нь ингээд хэдий юан татчихаар ингээд Тобо амар зэлээ аппликейшн билээ. Миний картнаас ингээд мөнгө төгрөг авдаг гэдэг. Тэгээд ер нь тэрийг унтраачвал хэцүү.
Тэгээд үнэхээр ингээд нөгөө нэг карта холдмооргүй байгаа, картнаас нь мөнгө татчихгүй гэдээ айж ивэл одоо энэ захиалж өгдөг сайтууд бас байдаг аахгүй. Одоо жишээ Store байна, Highbox-ийг юм байна те. Бид нар чинь зүгээр нөгөө нэг social payer ч юм уу, QO payer ч юм уу төлөөд урдаас шууд табоос захиалчих болдог аахгүй. Shopee-ийн нөгөө нэг табоо авчи үлээ. Бас тийм апмапуудтай шээ. Тэгэхээр заавал карта албахгүйгээр мөнгө шилжүүлээд тэгэл юмаа захиалж холбожтой гэсэн. Тэр вебсайтууд чинь үйлчлэгээ үзүүлж байгаа учраас үйлчлэгээний төлбөр аавна. Яг улаан цаа үйлчлэгээний төлбөрийг авахгүй ч гэсэн одоо жишээ нь юу гэдэг чинь 10,000-ын бараагаа 15,000 зянга гэж харуулдаг байхгүй. Тэр чинь тэр сайтынх нь үйлчлэгээнийхэн төлбөр гэсэн үг. Тэгээд хүмүүс бас нэг ойлгох хэрэгтэй ингээд солиотой хямдах мөртлөө үнэхээр чанартай бараа гэж хаанж байхгүй. Бүр дэлхийн хаанж байхгүй. Зэ үнэхээр үн тагж чанар гэдэг чинь бас үнэ өгшөөний бодлоо. Тэгээ миний бас хүмүүсийн одоо ингээд табоос битээ аваасаа гэж зөвлөдөг зүйлсүүдийн нэгт л ялцчихгүй юм хуурамч хямдхан гоо сайхны бараа. Одоо жишээ нь Chanel-ийн ус 50 юан маань ч гэдэг юм те. Боддоо 600-700 мянгаар төгрөгөөр зарагддаг Chanel-ийн усыг 50 юан буюу 25,000 төгрөгөөр аварж уусаа ориг ирэхгүй шүү дээ, ойлгомжтой уусаа ориг ирэхгүй. Тэнгүүд ингээд баг A-copy ч баг ориг мориг гэд гоо сайхнаар ингээд хохирчдөг. Тэгээд аль болох одоо юм эрүүл мэндийн гоо сайхны нүүрний үсний ярьсны юу гэдэг иймэрхүү юмнууд яг аль биесний эрэгтэй газраас нь бас авсан дээр гэж бодож байна. Яагаад вэ гэхэлэр одоо жишээ нь нөгөө нэг гоо сайхны юмнууд чи ачаа тавирлалт чи айгүй чухал байдаг байхгүй ийм грацийн те ингэж ийм тавир дээр ингэж скалатанд ч юм уу ирэх хэрэгтэй байдаг мэдэг гэх. Тэнгүүд одоо жишээ нь гоо сайхны ямиг зүгээр юм каргоогоор авч ийнэ боддоо. Тэгэхээр ч бас юм хадгалтын гормонд нь өөрчлөлт гарч байгаа байхгүй. Тэгээ би ер нь гоо сайхны юмнуудаа бол дандаа Монголоос авчдаг яг аль насны эрэгтэй дэлгүүрүүдээс нь авдаг. За тэгээ мэдээж янз бүрийн бараа захиалгатай тухайн хүмүүс одоо сэтгэлдлийг асууншнаа. Сэтгэл айгу чухал байдаг. Тэр дэлгүүрийн доор ревю хэсгээр хүмүүс ингээд жинхэнэ зургийг наад ийм байлаа, тийм байлаа, гоё муухай гэж сэтгэл бичдэг. Тэгээ тийм маш сайн харах хэрэгтэй. Тэгээ дээрээс нь табоо дээр одоо нэг ийм тэмдэгнүүд байдаг. Одоо би оруулж болж гинэ үгүй юу? TikTok дээр зураг оруулж тийм болоо. Тэгээд энэ тэмдгээс айгу сайн харна. Одоо энэ чанартай дэлгүүр удаан ажилласан дэлгүүр гэх мэтчлэн те дэлгүүрийнх нь бас ийм эмблемүүдийг айгу сайн харах хэрэгтэй шүү. Хүмүүс бас нэр тэгдэ ингээд би чамтай хамт бараа захиалъя тэгээ чиний бараатай хамт ирэхээр навчигээд одоо биш үү би ингээд за би нэг ийм хазар өнгөлөгч авлаа. Тэгээ чи нэг ийм самын суудаг авлаа. За тэгээ энэ хоёр чинь ингээд үйлдвэрүүд нь дэлгүүрүүд нь шал өөр хоёр газар байлаа гэж үү. За одоо жишээ нь энэ ихэд Гуйлинд заяа. За энэ ихэд Шанхайд ч үгүй юм те. Тэгвэл энэ чинь шал хоёр өөр хотоос ирж байгаа шүү дээ. Тийм учраас чиний самсны бодог миний хацар өнгөлөгч хоёр шал өөр хугацаанд ирээний агуулгах дээр ч юм уу те. Миний цагсаа агуулгах дээр бас ирэх боломжтой учраас заавал хамтдаа ирнэ гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл табуутай байгаа дэлгүүрүүд чи хаттын хаасайгүй бүх можуудаар байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нэг газраас ч юм уу табоо гэдэг нэг агуулгахаас аваад байгаа юм бол биш те. Шал өөр гадаадаас ирж байгаа учраас нэг өдөрт нэг цагт захиаллаа гэд хамт ирнэ гэсэн тийм бол баг. Тэгээд табоо гэдэг энэ аппликейшн маань өөрөө болохоор тийм нөгөө нэг бөөний газар буюу wholesale market ерөөсөө биш байгаа. Тийм учраас одоо бүр юм нэг подолкийг 100-аар авах ч гэдэм үү те. Бүр тийм онлайн авмаар байгаа бол Alibaba ч гэдэм үү эсвэл хятадын өөрсдийнх нь бас нэг юм вебсайтууд байдаг байхгүй. Одоо жишээ нь аялал хэрэгсэл зардаг вебсайт, галтгооны хэрэгсэл зардаг вебсайт ч юм уу. Тэндээс ингээд wholesale буюу одоо бөөний үнээр бөөндөж авахаас боломжтой. Табоос бараа захиалал хэр уддаг вэ гэж юу? Ер нь бол хаанаасаа шалтгаална гэсэн тухайн дэлгүүр нь ихэнх каргоны агуулгад ирээнд байрладаг учраас ирээнтэй ойрхон хотод тухайн үйлдвэрийн дэлгүүр нь байвал за тэр үйлдвэрээсээ ирээн хүртэл юу гэдэг чинь 3 хоног ч гэдэм үү те 2 хоног тэнгүүд ирээнээс наашаага за нэг шуурхаа каргоор аваад 3 хоног за удлаа ихэд 5 хоног ч юм уу ингэж тооцдог байхгүй. Ер нь л 5 хоног болдсон шүү. Ирээнээс наашаага гэсэн. Тэгэхээр бараа чинь ирээний агуулгад дээр очсон бол тэгээ тэндээсээ 5 хоног гэж тоолоход бол ер нь болно. За оруулаа өнгөлчээ. За ингээл дуслаа. Баярлаа. Дараагийн хавчлын дээр би Pinduoduo-гийн тухай ярьж өгнө.